үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сурвалжлах баг. За бүгд найрамдах Хятад ард улсын бүр Монголын өөртөө засаг орны хөлбөмбөр сумдах Манжуур хотоос мэдээлж байна. За энэ өдрүүдэд буюу 10 дугаар сарын 7-8 өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улс, Оросын улманы улс, Монгол 3 улсын хамтарсан аэробик гимнастикийн олон улсын тэмцээн зохион байгуулагдсан. За Манжуур хотын спортын төв ордон зохион байгуулагчийн тэмцээнд Монгол улсын баг за нийтдээ 5 багийн 48 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцсон байна. Би 10 настай энэ гимнастикийн хэмжээний хичээлээ 5 хичээлтэй болж байна. Манай багшийн бэлтгэлийн багшийн нэрийг Оюун Чимэг гэдэг. Ерхий хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд орж ирсэн САК улсад зохион байгуулж ирсэн олон улсын тэмцээнд оролцож ирсэн. Би энэ тэмцээнд ганцаараа буюу нэг ганцаарчсан гар орж ийн. Мөн багаараа буюу степ гэдэг төрлөөр орж ийн.
За 5 дугаар сургуулийн баг тамирчид өнөөдөр Манжуур хотод бол 8 өдрийн бүрэлдэхүүнтэй ирсэн. За тэгээд Манжуур хотод бол тэмцээн уралдаан бол сайхан явагдлаа. Өнөөдөр Монгол, Орос, Хятадын багуудын тэмцээн бол явагдаж байна. Манай тамирчид бол энд бол бас маш амжилттай оролцлоо. 12-аас 14 нас, 9-аас 11 насны степ дэнсийн төрөл бол оролцсон. Ямар ч гэсэн медаль авсан байгаа. Энэ тэмцээнд бэлтгэлээ хэр удаа хийсэн? Ер нь 2016 онд одоо ингээд сүүлийн тэмцээнүүд одоо болж байна. Олон улсын ямар тэмцээнүүд байна? За ямар ч гэсэн одоо бид нар энэ Манжуур хотод болсон энэ олон улсын тэмцээнд оролцлоо. Цаашдаа Иркутск хотод болох олон улсын тэмцээнд бас оролцох санаатай байгаа. Ерөнхийдөө бол манайх 15-аас 17 насны баг тамирчид одоо спортын мастер, спортын дэд мастеруудаас бүрдсэн байгаа. Тэр тамирчидаа бас Ирхүү хотод бас соох санаатай байна.